За манай байнгын хороо 2026 оны төсвийг бол нэлээд улс орд авч үзэх ёстой гэдэг энэ одоо саналыг та бүхэн маань ихсэн анхаараарай. Тий. Яг одоо гол зорилгыг маань хангах юм шиг хэрнээ байгаа төсөл нь бол одоо тийм шал өөр байгаа нэг ийм дүр зураг бас ажиглаж байгаа юм шүү гэдгийг бас одоо хэлье. За цаашдаа бол энэ залуучуудын төсөв дээр соёлын үеийг хамгаалах чиглэлийн төсөв дээр зайлшгүй анхаарах ийм одоо саналтай байгааг одоо хэлье. За харьяа одоо бас яамдууд ажил хариуцсан бас одоо албан хаагч нар маань ямар одоо санал байж болох вэ гэдэг дээр бас илүү одоо наривчилж гишүүдэд бас мэдээлэл өгж ажиллахыг хүсье. За боловсролын зээлийн сан тэргүүтээ нэг 7-8 асуудал дээр нийгмийн бодлогын байнгын орооны хамгийн сүүлийн шийдвэрээр бид хүмүүс залуучуудыг дэмжих чиглэлийн хүрээнд тогтоол гаргасан юм аа. Энэ тогтоолын хэрэгжилтийг цаашдаа нэлээд одоо бас шахаж одоо ингэж ажилланаа. Боловсролын зээлийн санг яриад байгаа энэ гол шалтгаан бол залуучууд хүртээмжийг нэмэгдүүлэх тухай өсөлтүүдийг удаадараа хилээд байгаа юм аа. Заавалчгүй бас одоо үнэгүй байдаг юм уу? Буцалтгүй тусламж байгаа энэ хэлбэрийг бол одоо хүсэхгүй байгаа. Тодорхой хугацаанд зээлээ аваад ашиглаад үүнийгээ одоо бас эргэн төлөх нөхцөл нь ойлгомжтойгоор хийж чадах юм бол илүү олон одоо бас залуучуудад өөрөөсөө одоо бий дагаад явах эхний ийм одоо концепт руу боловсролын зээлийн санг ороосой гэдэг ийм саналтай бас байгаад байгаамаа. Энийг бас цаашдаа анхаараач гэдэг. Хоёрт нь боловсролын зээлийн сангаар бид нэг талдаа зөвхөн гадагшаа явах тухай асуудлыг бид яриад байгаа. Одоо бид бүхэн энэ дотооддоо гадны энэ одоо сайн болсон хүчнийг багш нарыг авчрах тухай боловсролын зээлийн сангийн тодорхой хувийг энэлүү чиглүүлэх тухай ийм асуудлуудыг бас одоо энэхүү тогтоолоор бас одоо чиглэл болгож одоо өгсөн байгаамаа. За мөн дээрээс нь залуучуудын асуудал дээр нийгмийн чухал асуудлуудыг бид бүхэн бас мартаад байна. Залуу малчдын тухай асуудлууд, залуу гэр бүлийн тухай асуудлууд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтэй холбогдолтой асуудлууд, хорт зуршил, за энэ одоо соёл, сэтгэл зүй гэд энэ олон асуудлуудыг бид бүхэн нийгмийн бодлогын байнгын ороо тодорхой энэ төсвийн энэ хэмжүүрүүд дээрээ бол тавьж ажиллахгүй бол хүн амын дийлэнх болсон энэ хэсэг бол хаягдаад дуусж байгаа. Гадагшаа том нүүдэл бий болоод явж байгаа. Төр засаг ирээдүйдээ идэх итгэл энэ одоо үеийнхэнд бас байхгүй байгаа энэ мэдрэмжүүд удаа дараагийн чагсаал цуглаан янз янзын хэлбэрээр илэрж байгаа. Гэтэл бид эрен бие хойгоор байх ёстой чухал асуудал бишээ гэдэг ийм одоо өнцгөр харж энэ одоо байдал одоо үүснээс боловсролын тэгш ус байдал нийгэмд аль хэдийнэ бий болсон. Хот өдөөгөө байг гэхэд Улаанбаатар хотод сурж байгаа зүгээр одоо энэ өсвөр үеийн хүүхдүүдийн боловсрол авж байгаа энэ байдал бол эрс өөр байгааг бид хүн бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээ нийгмийн энэ зааг ялгаа гэр бүл энэ одоо малчтын хувьд бол илүү одоо хүндрэлтэй байгаа асуудлууд гээд энэ асуудлын тухай бид нэр ингээ ярихгүй, судлахгүй, төсвийн тодорхой одоо асуудлыг чиглүүлэхгүй ийм байдалтай бас яваад байвал энэ нийгмийн том хуваагдал руу бас орох эрсдэл байгаа шүү гэдгийг бас анхааруулж одоо бас хэлье. Энэ чиглэлээр бид нэр илүү сайжруулах боломж байвал ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бас сануулж одоо бас хэлмээр байна. За тэгээ боловсролын жил гэж зарлж байгаа бол илүү юмаа тодорхой болгоё. Би хүртэл яг одоо энэ боловсролын жилийн хүрээнд яг ямар өөрчлөлт Монгол улсад авчрах гэдэг юм бэ гэдгийг бүрэн дүрэн ойлгохгүй хэмжээнд байгаа хэрнээ хүний хөгжил бол одоо мега том төсөл юм а гэдэг энэ үгийг бид хүн бас яриад ингээ явахаар бас нэг юм зөрүүтэй юм ойлголт бол бий болоод байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг нэлээд анхаарсан илүү сайжруулах ёстой асуудлууд бас байна. Дараагийн одоо шатны хилцүүлгүүд дээр илүү детальчлаад бас ярих зөвөө гэсэн юм байр суурьтай байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Мөнхтөө өгсөн үг гэлнэ.